Энэ төсвийн төсөөл гэдэг бол одоо бас улс орны хөгжлийн өөрх нь орц гарц энэ хан туургал гэж ингэж харагддаг. Тэгэхээр энэ хийгдсэн бичигдсэн төсвийн төсөөллөөс харах юм бол Монгол улс одоо соёл урлаггүйгээр хөгжиж байгаа юм байна л гэж ингэж харагдаж байна. Гэтэл биднийг тойроод оршиж байгаа улс гүрнүүд чинь бүгдээр л одоо улс соёлоо дээдлжээ, соёлоо нүүр хийжээж ингэж хөгжиж байгаа. Ганц жуурхаагүй солонгос эхлэнүүдэр ямар шүү байдлаар дэлхийд одоо соёл нь дархлагдсан байж байгаа үлээ. Иргэн тойронд байгаа Хятад, Солонгос, Орос гэдэг энэ улс гүрнүүд чинь бүгдээр л соёлынхоо өв гэдэг имийг л одоо дэлхийд гаргаж тавьж ингэж аялал жуулчлалаар одоо хөгжиж байгаа жишээ бол одоо тоймгүй байж байна. Гэвч ирэхээр одоо бидэнд бол одоо тийм юм ойрын тойрод одоо ойрын олон жилүүдэд л байхгүй юм байна гэсэн юм төсөөлөл бууж байна. Тэгэхээр энэ төсвийн хүрээний төсөөл дотор бол нэг соёл урлагийн асуудлаар 12-1, 12-2 гээд 2 хон зэрэлт орсон байгаа юм аа. Номын сан музейн талаар бол огт орсонгүй. Улсын төв номын сангийн барилга гээд 2014 онд одоо баригдаж эхэлсэн барилга одоо хизээ дуусах юм бэ? Монгол улсын хосгүй үнэтэй өв одоо өв соёлын том өвд одоо энэ тоосон дараатай хэвтэж байгааг бид нар бол бүгдээрээ мэдж байгаа. За музейн барилгууд бол үндсэндээ одоо хүн нийтлэхээ байгуулалтын үед баг очсон байж байна. Музейн барилгын тухай асуудал ганц ч зүйл одоо туссангүй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол төрийн өмчийн 9 музей байна, орон нутгийн 19 музей байж байна. Өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо улсын чанартай музейнүүд байж л байгаа. Өнөөдөр музей эрхлэгч нар гэдэг одоо цалингийн аваад үзэх юм бол 350-аас 450 мянган төгрөгийн цалин авж байгаа. Өрөөсөн гутлын одоо хэмжээнд ч хүрэхгүй ийм цалинтай одоо сэтгэл зүрхлээрээ зүтгэл ингээл явж байгаа. Харуул хамгаалтын тухай бол яриад ч хэрэггүй. Үнэхээр харуул хамгаалт бол одоо түрээсийн гэрээгээр харуул хамгаалтаа авч ажилуулдаг байж байгаа. Монгол улс нэг 5 хуультай байхдаа бол бас хөгжөөд яваад байсан. Өнөөдөр 500 хуультай боллоо ч гэд хэрэгжиж байгаа юм уу, хөгжиж байгаа хөгжлийн одоо баталгаа болж байгаа зүйлүүд нь хэр байгаа юм бэ гэдгийг та бүхэн маань бас бодож санаж одоо энэ бас төсвийн төсөөлөл хийдэг байх. Тэгэхээр энэ баахан хууль баталдаг, хуулиан дагаад мөрдөгддөг энэ журам заавруудыг бид нар бол батлах хэрэгтэй юм байна. Батлах хэрэгтэй гэд хуулиндаа заачдаг. Гэтэл энэ журмууд батлагддаггүйс болоод ингээ хэрэгждэггүй. Жишээлбэл одоо соёлын өвийн тухай хууль 1996 онд соёлын тухай хууль, соёлын өвийн тухай хууль 2014 онд батлагдсан. Үүнийг дагаад 24 журам батлагдах хэрэгтэй байгаа. Гэтэл одоо 14 батлагдаагүй явж байгаа жишээ нь. Ийм учраас бол хууль хэрэгждэггүй. Хууль хэрэгждэггүй учраас бол энэ төсөв төлөвлөгөөнд одоо юм сууж чаддаггүй байна гэж ингэж харагдаж байгаамаа. Ийм байхад бид нар одоо ямар одоо хуулиа мөрдлөг болгоод ямар одоо журмаа баримтлаад энэ хууль төсөөл гэдэг зүйлээ хийх юм бэ? Өнөөдрийн соёлын тухай ганц асуудал ийм дөрвтэй тусаагүй байхад бид өнөөдөр нийгмийн цэвэршлийн тухай, өнөөдөр нийгмийн хүүтрлийн тухай яаж ярьж болох юм бэ? Тэгэхээр энэ төсөөлөлд соёлын тухай илүү төлхөө оруулах ийм боломжууд хэр байгаа юм бэ гэдгийг сангийн яамныхаас асууж байна. Ялангуяа тэр улсын төв номын сангийн барилгын тухай асуулт асууя. Хөрлөбаатар сайдын микрофон өгье. За сангийн яамны зүгээс энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар бодлого ирж байгаа юм бэ гэхээр энэ хөрөнгө оруулалтыг бол 1-2 жилийн дотор л барьж дуусгах байх ёстой гэдэг ийм зарчим л орж. Одоо яаж ийнэг бол нэг барилга барьдаг 4-5 жил одоо сунжруулаа барьдаг. Тэр хооронд нь тэр байр хэтэрхий удаан баригддаг, үр дүнгээ өгөхд хугацаа алддаг, сунжирдаг ийм байдал байгаа учраас ер нь цаашдаа ямар нэгэн объект төсөв дээр суусан бол 1-2 жилийн дотор одоо шийдэгдээд явах ёстой гэж одоо ийм бодлогыг бол баримталж байгаа гэдгийг би нэгдүгээрт нь хэлмээр байна. За хоёрдугаарт нь энэ соёл урлагийн салбарыг ер нь цаашдаа хөгжлийг бол би их өөдрөгээр харж явдаг юм аа. Соёл урлагийн салбар бол өөрөө Монгол улсынхаа аялал жуулчлалынхаа салбарын хөгжилтөөр уялдаж яваасаа гэж үзэж байгаа. Соёл урлаг монголчуудын энэ олон мянган жилийн турш бий болгосон өв уламжлал, зан заншил бол аялал жуулчлалын салбартайгаа нэгт уялдаж явбал илүү зөв зүйл гэж үзэж байгаа. Энэ бол өөрөө Монгол улсын хувьд бол энэ соёл урлагийн салбар бол өөрөө өөрийгөө санхүүжүүлээ явах, мөнгө олох ийм бүрэн боломж нь бол байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас тэр агаарын тээврийг либералчилдаг, Монгол улсад ирж байгаа аялал жуулчлалын тоог нэлээд нэмдэг ийм чиглэлийг бий болгож явах ёстой гэж үзэж байгаа.
Тэгэхээр энэ чиглэлээр бас нэлээд тодорхой ажлуудыг бас цаашдаа хийх ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ соёл урлагийн салбарыг цаашдаа өөрөө орлогоо олоод явахын боломжийг нь бол бүрэн нээж өгч явах нь зүйтэй гэж үзэж байгаа. За тодорхой хэмжээний музейн барилгууд бол үнэхээр асуудалтай байгаа. Би энэ мөнх цэцэг гишүүний хэлж байгаатай бол үнэхээр санал нэг байна. Тэгээ үүнийг ингээд сангийн аам дээр аваад үзэхээр нэг солонгосын буцалтгүй тусламжаар музейн тэм цогц барилга бариулна гэдэг хүсэл тавиад тэрүүн дээрээ нэлээд хугацаа алдаад явж байгаа юм байна. Одоо ч гэсэн энэ яриа нь үргэлжлээд явж байгаа. За хэрвээ энэ нь одоо нэг талтаа гарахгүй бол шууд төсөв дээрээ бас энэ хөрөнгө оруулалтын асуудлуудыг тавиад цаашдаа явах нь зөвөө гэж үзэж байна. За зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн Эрдэнэтийн урилгаар Сэлэнгэ аймгийн 9 сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын төлөөлөл Улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байгаа юм байна.